орчноо нэг орчны хувьд ярьж. За ингээд хоёр дахь орчин ингээд хараа агаараас улс хоёрын дундх энэ хуглын итгэжтэй 115% ийм орчинтой идэвхтэй нөгөө гэрэл чинь шулуун тархах чиглэл нь өөрчлөгдчихнэ. За энэ чиглэл өөрчлөгдөн гэдэг чинь гэрлийн хурд өөрчлөгдөд байгаа юм. За энэ уг нь хурдан төрөн гарч ирсэн. За энэ хараа гэрлийн энерги агаас тавтаа 100%. Одоо нэг фотометр үзсэн шүү дээ бид нар. За тэгээд улс руу орлолоор гэрлийн энергийн 92.63% энерги энэ нь орж ийн. Үлдсэн хэсэг нь энэ агаартай буцаж гэрлийн энерги ингэж байсан байна тийм. За тэгээд гэрлийн тусгалын өнцг нь энийг нэг маш юу болгож ойлгомжтой 60 градус болгочих. За юу. За 60 градус болгосон чинь энерги хэмжээ яасан бэ? Ихсэж гэнэ үү, багасж гэнэ үү? За харъя. Сая хэдтэй байсан? За энэс хамаард нэг газар зүйн өргөргүүд ингэж их тусмаатай гэхдээ нэг экватор орчим нарны тусгал эксцердэг гэдээ ярьдаг штэ. Тийм. 90 градус болохоор эн чинь нөгөө гэрэл хугарахгүй болчихно. Яагаад хугарахгүй байгаа вэ? Тусгалын өнцг нь 0 учраас хугарлын өнцг 0 гэсэн утгатай байж шүү дээ 90 градус. Гэхдээ энергийн хяв байж 190 байгаа сте тийм. За одоо цаашлаад энэ 30 градус болцсон. За тусгалын өнцг нь энэ нормалчин шүү. Нормал. Тэгээд нормал ба тусан цацгийн хооронд онцгой тусгалын өнцг юм. За энэ 30 градус байснаар нэг хэд чим 26-7 орчим градус байгаа юм байна. Одоо хоёр дахь орчныг нь яг ус болгочих. Орчны нөгөө хугарлын эрхэж нэгт ихсээд ирсэн. Тэгэхээр хугарлын өнцөг ихсэж байна. 2 дугаар орчинд орчих энерги хэмжээ ихсэж байна. За 2 дугаар орчин шил бодлоо. За тэгэхээр хугарах өнцөг одоо энэ яг хэд 10 20 градусаар хугарч штэ. 30 градусаар тусаад 20 градусаар хугарч байна. За энийг бод. Тусгалын өнцгийг ихсгээл байхлаар яг тодорхой нэг онцгоос хамаарад яг энэ 2 дугаар орчин руу ингээд нэвтрэхгүй болчихсон. Тэг яг энэ хязгаар өнцг нь би яг тогтоож харж чадахгүй. Огцон өсөрч байна. Энэ юу болцсон бэ? За тийм. Бажараас багтэр байна. Одоо яг ингэж орчод байна. За энийг бодод болчихно. 50% орчмоос. Тийм 50% орчим. Ингээд 2 дугаар орчинд олчиж байгаа. Энийг гэрлийн дотоод бүрээ олдож байгаа. Дотоод бүрээ. За.